Сайн байна уу? Цэглэгээ хэлхий хичээлийн эхний лаборатори ярилцлага ОМ-ийн үйллийг Portus програм ашиглан хийнэ. За, эхний хэмжилт маань зурагт үзүүлсэн хэлхээг өгсөрч гүйдлийн утгыг хэмжиж авах байгаа. За. Риск гэж хайвал эсэргүүцэл гарч ирэх байгаа. За, хэлхээгээ дахиад нэг лавлаад харцгаачи. Тогтмол хичээлийн үсгүүр 3.3 км эсэргүүцэл амперметр гэсэн бүрэлдэхүүнээс тогтож байна. За, тогтмол хичээлийн үсгүүр маань байна. С амперметр. Тэж газар. За. Жил үсгэх маань 1 вольт дээр тохируулна. Эсэргүүцлээ 3.3 кОм дээр тааруулна. Амперметр утгыг миллиампер дээр тохируулна. За, ингээд ран товшийг товшохоор Т.3 миллиампер утгыг зааж байна. Энэхүү утгаа лабораторийн ажлын энэ хүснэгтийг edit data дараад edit data-ны Excel-ийг сонгоод за энэ гүйдэл гэдэг хүчтэл 1 вольтын хүчтэл дээр Т.3 миллиампер гэдгийг тэмдэглэнэ. За, дараагийн хэлцэнд тогтмол хичээлийн үсгүүрээ 2 вольт болгож байгаа. За, плей дарчи. Т.6 миллиампер нутгаа гэх мэтчлэн цаашаага 8 вольт хүртэл хийж гүйцэтгэнэ.